Сонсогч та бүхэнд өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 5-ны даваа гарагийн дугаар шууд өрхөд бэлэн болоод байна. За студид хөтлөгч ундрах Ами найруулагчаар Төвшин Баярнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay on захим зээлийн аппликейшн за мөн балга бүрээс ирчүүч Maya брендийн электролит ус хамтран ажиллаж байна. За орой мэндийг хүргэе. Бүгдэнд нь чимэндийг хүргэе. Чимэндээ. За тулаанд бэлэн бидтэй алмаснуудаа. Маш алмсуудтай шүү дээ. Тийш дээ их олон зэрэгтэй те. За тайлбарлаад хэлчихье. Манай чанцаа өнөөдөр хүндэтгэх шалтгаантай байгаа. Тийм учраас өнөөдөр төр бие оронд нь сууж байгаа шүү. За маргааш чанцаа манай нэгээд ирнэ. За ямар төгөрөх гэж байна? Хараал дагуулсан тоо. Нууд. За улс орон болгонд тийм өөр ингэсэн нэг тийм тоотой холбоотой түүх. Монгол ер нь ямар тоон дурдхан 13 7 гэдэг бах те. Ялангуяа 13-ын тоог баасан гарагт буюу хар баасан. Тийм байна. Тараад идэг. Тэгэхээр хар баасандаа таруул яа тийм те. Тэгээд нэг зарим Азийн орнууд, ихэвчлэн Азийн орнууд л тоотой холбоотой түүх их байдаг юм шиг санагдаад байт юм. Лефт мефтэнд ер нь дөрвийн тоо байдгүй. За тэр дөрвийг чинь бас би эндээс олгоол ирлээ. Гэхдээ яг нэг дэлгэрүүлээд байгаа юм бол алга гэхдээ байна хөрхөн мэдээлэлүүд. Тийм зочид бодол модлын нэдэрэд нүртэл тэр тийм өрөө байдаг гэж байгаа чинь тий. Тийм тоотой өрөө. Тэр учиртай л байдаг юм шиг байна. Харин тийм шүү. За. Чи өнөөдөр ямар түүх бэлцээ? За би өнөөдөр Монгол тассан хоёр сүнснийхээ түүхийг Монгол сүнсэл бацдахаар базан даа. Тэгээд хоёр түүхийг хүргэнэ. За ингээд эхнийхээ түүх рүү хамтдаа орцгоё. За чөтгөр болсон хүн гэж байгаа. Асрын хөдөлмөрч нэгт Нямба арх дар сэргөөгөөсөө хэрэгэлдэггүй дугар сүрэнгэгч олонний ам сайтай хижээлэр чингэлтэд их л эвтэйхэн тажгүй сайхан амьдарч байсан юм байна л та. Хашаандаа 3 том дүнзэн байшин босгоод хажуугаар нь төмс ногоо тариалсан юм байна. Хүүхдүүд нь болохоор микроавтобусаар тухай үед халтур хийгээд ер нь л амьдралаа заалгуулад болоод байсан юм байна. Ингээд ойр орчны айлууд нь буюу хөршүүд нь дугар сүрэнгийн тухай ярихдаа эднийх ч ястай ажилсаг гэж дийлддэггүй. Гэхдээ үнэхээр хөдөлмөрч хүн гэвэл энийг л хэлэндэ гэж жишээ болгож ярьдаг байж. Тэгээ юу гэж ярьдаг гэсэн. Та нар тэр дугаарыг хардаа. Дугар сүрэн шиг амьдрдаг бол бас ч гэж яах вэ? Өөрийнхөө амьдралыг хийчихье гэж жишээ болгож ярьд юм байна. Тэр хавийн унхаагүй аригчин нөхдүүдийг эхнэрүүд нь зэмлэхдээ заавал дугар сүрэнгийн нэрийг дурдаад жишээ болгоод гэрлүүн зааж ярьдаг байж. Гэхдээ чи ууж идэж болно чи гэр орно ядаж чин дугар сүрэнгийн хэмжээнд аваа явуучвал идэж угаал явна гэж аяг тэгдэг байж. Гэтэл тэр буянтай өвлгөр жишээ болсон сайн хүн нь нэг өдөр эмээлт рүү жижиг тэрэгтэйгээ явж агаад нүд тальтрам аваартаж ахаад гэртээ юус ирэхгүй юм байна. Ингээд түүнийг моргоос хөдөөлүүлэх газар руу гаргасан юм байна. Ажил явдал нь үргийн дэхэн болж өнгөрсний дараа маргааш нь том хүн дөнгөж сэрээд хявтаж байтал цонхон доогуур нь нэг хүн өнгөрөөд явчихгүй гэмээр харагдаж гин л дээ. Тэгээ бодчих. Гүн харагдлоо хин явдаг үлээ гэж гайхаад үндийж харавал талиагаач эцгийнх нь хувцастай адилхан хувцас өмссөн хүн түлээний амбаарлал нь нүдэн дээр нь яваад орчих шиг харагдсан юм байна л та. Тэгэхээр нөө харсан зүйлдээ нүдэндээ читгэхгүй айсандаа нуцхан шахуу огл усран босч дүүгээс ирээгээд түлээний амбаарлал хань татаад хамтдаа орвол тэнд нь хинч байсангүй. Харин дөнгөж өчтөр оройн хэрчин мод зоогоод орхисон сүхэн алга болчихсон юм байж. Тэг бүр гайхаашаа барж л дээ. Гэрээсээ гүнд тавьсан юм да ямар сони юм бэ? Гэрлөө оруулсан юм болов да гэд гэрээрээ нэг хайсан боловч нөгөө түлээнийхээ сүхийг юусоо олоогүй юм байна. Тэгээд л бодож байна. Энэ яг анзаарахгүй байна л та. Манай сүхийг нэг хулгайч л орж ирээд аваа явчих гээд тэр хүндээ ярилцаад өнгөрсөн юм байна. Гэхдээ тэднийх талиагаач эцэг нь амьд сэрүүндээ олж ирэн тийжсэн хоёр маш том нохоотой. Хэр баргийн хүнийг хашаа дотор нь явуулаханд байтгаа бүр хаалгандаа ч ойртуулдаггүй. Тийм айхтар хоёр том нохоо юм байна л та. Гэтэл тэр шөнө хашаан дотор нь хин нэгэн холхиж төмөр хангинуулаад мод унгайхан сонсогдсон боловч хоёр нохоо нь бүр ган гэж дуурахгүй өгсөн юм шиг чив чимээгүй байсан нь өглөө босоод бүгдээрээ гайхаж. Тэгэхээр нөгөө нэг сүвхийн авсах хулгайч нь давраад ийн гэж бодоод хүүхдүүд нь гүйлтэн гарч гэрлээ асаасан боловч хашаан дотроосоо хэнийг ч олж харсангүй бүр ямар ч хүн байгаагүй юм байна. Харин хоёр нохоо нүүрсний амбарын өмнө сүүлээ шаргануулаа эрхэлсэн маягтай зогсож иж. Энийг нь хараад хүүхдүүд нь сэртгэж элдвээ муу юм бодцоогож тэр шөндөө бүтэн нойртоо унтчихтаагүй арай гэж өглөө болгосон юм байна. Үүрээр том ихчийнхэн нөхөр нь бие засгаар гарч явтал дутуу барьсан хоёр давхрын үүдэн дээр нь талиагаач хадам нь ногоон хөрөм ганцхан бүрхтэйгээ
цонхны хэмжээ аваад зогсож байгаа нь бүр маш тод харагдаж л дээ. Айсан хүргэн нь энэ дүр зургийг хараад нүдэндээ ч итгэж өгсөнгүй. Тэгээд хэсэг юу вэ гэж харж зогсож ирсэн нь гинэтхэн муухай ойрлоод л гэрлэггүй гүйч гэсэн байна. Яг энэ үед нь түүнийг муухай ойрлмогц талигаач хадам сандран дутуу барьсан байшингийнхаа цонхоор декорет цаашаа орж байгаа нь маш тод харагдсан юм байна. Хүргэн нь гэртээ ороод юу харснаа ярьсан боловч хинж тэрний үгэнд итгэсэнгүй л дээ. Гэхдээ сони юм да. Аав тийм зогсож ин гэж байхгүй. Гэхдээ байшингаа дутуу барьчлаа гүйцэх юмсан гэд ярьдаг л байсан. Тэгээ хамгийн сүүлд тэр цонхныхоо хэмжээг аавна гэд ярьж л байсан. Сони юм да гэд итгээгүй юм байл та. Тэгтэл хоорондоо ярилцаж. Гэхдээ юмыг айж мэдхэвтэйгээд гандангоор очиж ном тарин уушуулхаа болоод тохирсон юм байна. За ингээд тус тусынхаа ажилд орж зарим нь гэрээсээ гарч зөвхөн охин дунд л тэр өдөр гэртээ ганцаараа үлдсэн юм байна. Үнэхээр эцэг нь амьд юм шиг явж явж зуурч аваад үлдэн гэж бодоод огтхон ч айлгүй ганцаараа үлдсэн буюу нөгөө сүнс гэж юусоо итгэхгүй амьд юм бах та хэрвээ тэгтгэл юм бол аавыгаа аваад үлдэн шүүл гэж бодоод байсан юм байна. Ингээ охин нь бүгдээрээ гадагшаа гараад явцсан хойно ганцаараа шалаа угаагаа сууж байсан чинь үүднийх нь хаалга нь аяархан чихронгоогоод гинэтгэн нас орсон аав нь бүр маш тод томронд төрөхтэйгээр гатнаас ороод ирсэн баг. Охин хэдийгээр аавыгаа нас орсон гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ ерөөсөө хараад сандарч твдэж айгаагүй юм байна. Харин ч бүр маш их баярлсан баг. Гүй юмыг айж мэдхэвдээ аав маань өшгөө мөнхийн шитийг олж гсэн ч юм билүү? Тэгвэл мөн сайхнаа гэж бодоод амжиж. Ингээд охиныгаа биш аавыгаа харсан охин нь эцгэргөө гүйчээд тэрэг гсэн боловч цаатах нь юусоо анзаараагүй юм байна. Бүр охиноо байгаа ч нэж хайхарсангүй хажуугаар нь зурж гараад тоогооны шүүгээ уудалсан. Гүхээ золигнууд дандаа ингэнэ. Юу ч үлдээлгүй идчихсэн бах юм. Намайг ирнэ гэж мэддэггүй юм бах та. Намайг бүр мартчихжээ гэж маш тодор хэлсэн бах юм. Хоол аж эхэлж тийм ээ. Зягамдралч танилцуулаад өргөжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Балаа бүрээс ирч хүч Maya брендийн электролит усыг танилцуулъя. За анх худалдаанд гарснаас амтнд өөрчлөгдөөгүй ч эрдэс минерал нэмэгдээд илүү хүчтэй болсон байна. Электролит ус гэж яг ямар усыг хэлээд байгаа юм гэхээр молекулууд нь энгийн уснаас илүү идэвхтэй, ион хэлбэрээр оршиж байдаг учраас цахилгаан дамжуулах гэх мэт хурдтай хүний биед үйлчилдэг ус юм байна. Товчхондоо электролит ус нь бидний сайн мэдих хорсол гэдээ ойлгоод авч болно. Зүгээр. За Maya брендийн электролит ус нь болохоор герман технологи түүхэд материалаар олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхэн үйлдвэрлээд одоо тэгээд гүзээлцгэн, лайм, лимон тэгээд жимсний болон зөөл амттай дээрээс нь С витаминаар баялаг, нүүрс ус, клор, илчлэг агуулгаагүй уухад маш таатай юм ус байна. Ер нь хамгийн богино хугацаанд биеийн алдагдсан шингэнийг нөхдөг гинэ. Тэгээд 500 мл-тэй электролит ус нь яг 1000 мл энгийн уусантай тэнцвүүц хэмжээгээр шингэний чинь нөхөж өгнө гэсэн үг. Бид нөгөө хөлсөөрөө өөрийн мэдлгүй хэрэгтэй шингэнүүдэд алдаад идэх шүү дээ, тий. За тэрнээс гадна бага насны хүүхдүүд болон жингээ асч байгаа хүмүүст сахаргүй учраас маш тохиромжтой. Хамгийн чухал нь хүний амьдралд юу ч тохиолдож болно. Янз янзын шалтгаанаар ууж идэх үе гарна. За тэгвэл алкоголтой хамт хэрэглүүл шаардахгүй. Дээрээс нь биеийн шингэнэ доктортой байлгаал байна. За тэгээ маргааш нь суудснарээс нь цусан хангамж муудна гэсэн одоо шинж тэмдэг Шаардахгүй юм тий. Одоо яг үнэ шаардахгүй юм да. За арчимдаа таслах хөдөлгөөний үеэр хөлсөөр алдагдсан шингэнийг түргэн нөхдөг учраас бүх төрлийн спортоор хичээлдэг хүмүүст бол илүү их тохиромжтой юм байлаа. Та хаанаас авах юм гэхээр бүх сүлжээ дэлгүүрүүдээр яг одоогийн байдлаар 20% хямдралтай үнээр зарагдаж байгаа. За тэгээд Facebook утас нь Maya Water гэж бичих юм бол яг Maya ус гэдэг англиар бичих юм бол гараад ирнэ. За тэгээд утасны дугаар нь 7771 5599 8869 4849. Maya ус. За баярлалаа хамтран ажилласан Балаа бүрээс ирч хүч Maya брендийн электролит ус хамтран ажиллалаа. За тийм. За үргэлжлүүлэн төгөө өргөе. За ингээ аав нь гаднаас орж ирээд хоолонд хайгаад эхэлсэн юм байна л да. За охин нь яг энэ үгийг нь аавынхаа яасан үгийг сонсмогцоо тоогооны дахиас өгөж аавынхаа эждэг байсан том маяганд нь үлдсэн хоолноос овоолоод маш их хэмжээгээр хийгээд аваачаад өгсөн юм байна. Тэгсэн талигаач аав нь аягтай хоолыг авмагцаа аягийг нь их л таниамхаараа ширтэж ингэртээ тэрж байснаа аяхаа аваад гар авчиж өөрийнхөө хоолны аягийг. Охин нь араас нь дуудаад гүүгээ гарсан боловч аавны нүд нь орсрог алга болсон байж л дээ. За яг ингээд сандраад байж ах үед нь том их чинь нөхрийнхээ хамт чөтгөр шулам тонилгох ном уншуулахаар нэгэн ламыг гэртээ залаад ирж таарч л дээ. Ингээд гэрт нь орж ирсэн ламтан судар төлөв гүйлгэж үзээд
талигаач асар их зүйлийг хийж бүтээнэ гэж санаа сэдэж явсан үедээ зуурдаар нас барсан тул би энэ газар булагдсан ч гэсэндээ сүнс нь хийж буй ажил төрөлтөд хорогдсон юм байна л та. Тэгэхээр сүнс гэтлгэх ном уншдаг хүн авчирч гүрэн уншуулах хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Гэхдээ хүүхдүүд нөгөө ажил төрөл ихтэй завгүй байсан бол дахиад өөр хүн хайж авахаас ерөөдөө залхаад үгүй тэр арга заслыг нь таал хийгээд өчөх бид хөс мөнгийг танд гомдоохгүй өгнө нөгөө ламыг шалж гарсан байна. Ламтан хідээгээр татгалцсан ч гэсэн сүултээ арга гойдож өөрийнхөө мэддэг арга заслыг хийж өгөхөөр болоод хоорондоо тохирсон юм байна л та. Гэхдээ нөгөө нэг ламын унших ном нь болохоор сүнс гэтлгэх тарин биш чөтгөр шулмын ном утгах дарах тарин уншчихсан юм байна. Уг нь юм мэддэг хүн бол нас нөхцөд удааг байгаа хүний араас ийм хатуу ном унших учиргүй юм байна л та. Болтгүй юм байна. Гэвч ламтан залуу нас залуугийн харгаагаар чөтгөр шулмыг тойнолгох дарах тийм хатуу засал үлдчихэж. За тэр шөнө хашаан дотор элтий хүн явж анир чимээ гаргаагүй нам тайван сайхан өнгөрсөн юм байна. Тэгээ бодож л дээ. Айхтар лам байж өстой уншсан ном нөлөөлчтэй л гэж бодож. Гэтэл үүрц хүрээр гинэтгэн та нар босооч. Яагаад миний байшинг барихгүй ундаж хөвццгээгээд байгаа юм гэд талигаач аавынх нь яхир дуу хашаан дотор бүгдэнд нь сонсогдохоор хатаж эхэлсэн маа. Айд сандарсан хүүхдүүд нь найснаасаа болоод бүр гэрээсээ хамраач цухуулгаж чадаагүй маань. Гадаа хашаан дотор талигаач эцэг нь харааж зүхэж холихоод мод төлөө ийш тийш авч чулуудаад бөө юм болоод илтгэвч эхэлсэн байгаа. Үүр гүйцэд цайгаад гигээ орсны дараа хүүхдүүд нь зүрх гарган шаагавал талигаач эцэг нь шонгийн модны орой дээр нь суужгасаа хуруу гараа хөдөлгөөд загинжааг нь харагдсан юм байна. Одоо нөгөө гигийн цагаан өдрөөр бүр илтэнги харагдчихсан маа. Ингээ нөгөө энийг харсан зүрх муутай охтууд нь тэр дараа ухаан алдж унаад хөвгүүд найсандаа бушуухаа эргэж ороод хаалгаа таст өгсөн байна. Тэр өдөр цүм ах дүүстэйгээ удаан зөвлөлдсөний эцэст хөдөөний нэг айл хашаандаа төр булгаад өөрсдөө өөр тийшээ нүгэ авчиж. Гэвч нөгөө айлыг нь талиагаач сүнс ч гэсэн амар тайван байлгаагүй. Үүр зүрээр нөгөө хаалгуудыг болбод. Юу хийж байгаа манад? Зайл. Манай хашаанаас яв. Эндээс одоохон нүү гэж хөөгд амраахаа болсон бол залхасандаа бушуухан нүүхэн төс олж л дээ. Хожим нь хүүхдүүд нь лам хардж гисэн дахиад үзүүлж. Тэгтэл талигаачийн сүнс хашаандаа удаагүй байхад нь тийм догшин ном уншуулж болоогүй ажил дээ. Жирийн л хорогцсон сүнсийг одоо чөтгөр шулмын номгтгах дарах ном уншмагч хатуу тарны биелэлээр жинхэнэ бог болоо шүглчихсэн буюу сүнс нь бүр актер болчихсон юм байна. Ийхүү тэднийг хашаагаа зараад нүгсэн болож талиагаач зарим шүн хашаан дотор хүүхдүүдэд дуудан холхиж авдаг гэж худалдаж авсан гэрээзэд нь одоо ч гэсэн турсаж чаддаг гинэ. За тэгэхээр янз бүрийн тарин ном уншуулахдаа бодлоготой байхгүй бол хамгийн сайн хүнээж гисэндээ босоо ороолон болгож мэддэг юм байна. Ааваас айж явна гэдэг ч хэцүү шүү дээ. Харин тэнтэй буруу ном уншуулснаас болоод л бүх юм болчихж байгаа юм шүү дээ. За хоёр дахь түүхийн хүргээ тийм ээ. За энэ болохоор самурай сүнстэй ярилцсан хөвшин гэдэг жаа. За бид нар нар шингийн алдад Японоос ирсэн хэдэн жуулчдаа микро автобусан суулгаад халахгүй сумын чанх урдах бетон гүрээр гараад бойтогт маахныг чиглээд явж илаа л та. Тухайд нь өрөөс багтаа за бол ердөөл 20 км тавиад л очиж юм газар байсан юм. Гэтэл хэдхэн хоногийн өмнө орсон 3 хоногийн усан бороо бидний замыг тийм ч аятайхан байлгасангүй их л саадтай явж байсан юм. Ердөөл гүүр гарангууд нөгөө гарсан шахам нойтын эс нөгөө мө микро чи хий эргээд л нам суучлаа л та. Бид машинаасаа бууж хитэн настай японочдоо чилээхгүй бодож халах голын дайны үед япон цэргүүд хийлдэг заваар хил цөмрөөд орж ирсэн гих газрыг үзүүлэх гээд за сонирн байж магадгүй гэд явган тийшээ алхацгаасан юм. 1939 оны намар бойтогт одоо манхнаар орж ирсэн Японы 100 гаруй цэргийн талыг нь шахам манай хэлчинд аж тэнд нь устгаад хожим дайны дараа цогцгийг гарах гэсэн боловч бүгдээрээ ялцраад эсэнд үүрцсэн юм байл да. Бүр үүрцсэн байсан учраас тэр чигтэн тэнд нь орхисон гэдэг юм байна. Ингээд жуулчдын дотор даал гарсан хоёр хөгшин тэр дайнаар хамаатныхаа хүүг эргэж очиагүй юм. Энэ халах гол хавдал өнгөрсөн байх. Шарлийг нь сэргэн хэмээн замын турш хөөрж буй тэр талаар яриад ирсэн учраас бойдогт маханд очихыг их л яарад бараг л хамгийн түрүүнд нь алхаад ингээ ганцаар яваад байсан юм байна. Ингээ биднийг 2-3 км шахам алхаад байтал ашгүй микро маань араас гараад эснээсээ гараад хүрээд ирлээ. Ингээ бүрээж болсон үед нь бойдогт маханд арай гэж хүрсэн юм. Бургас шуган хөглөлийн харалж түүний хөвөл махны эс үргэлжлээд овоо их үргэлжлэх юм байна. Тэр хийн тэмдэггүй эсн дундуур хоёр жуулчин хөгшин сухталцаж бараан тасраад отчихов. Би тэднийг сураггүй алдчихгүй тул бургасан дундуур гүүгээд урд нь талд нь орчихлоо л доо. Тэр хоёр надаас холгүйхэн тороо харагдана. Сүхрөө суучихсныг нь бодоход ил суугаад байгаа бол харагдчихна.
Ханахууд айж явахнаар алхасаар намайг гурч очиход Япон аймгийн чи хүрээд ирвүү? Юу сайн юм. Хоёулаа энүүхэн дор хүнсээ идчихвэ гэд надад суугдуулан өвгнөөсөө холдуулчихлаа. Япон өвгнийг харуул бараг өөрөө гүгээд орчихмоор нойтон ис уухчихсан харагджээ. Тэгээд чинь хоёрын хүслээр тэднийг орхиод бид хоёр ирэхлээ л дээ. Ингээд хоёр Японы бэлэн зууш хамтархан гэдэж өвгнийг хүлээгээд хэсэг суужээ. Цаг гарan боллоо. Байдгүй. Би дотроо хайгаад үгүй энэ одоо зэлүүд газар янз бүрийн болчих хөдөл гэж яагаад байсан юм. Тэгээд за хоёлаа ер нь очио гэд Япон айгу. За яах вэ? Жаахан хүлээ гэж өрөөсөд өгч өгөхгүйсэн юм. Удалгүй тэнгэрт одод анивчиж өдрийн халуунд пүү галсан эс доороос жигнэн. Тэгж хөгшин үгүй цаадах чи яава? Очихоо да гэд намайг түшээд өндийгөд ирлээ л дээ. Гэтэл бид хоёрыг очиход Япон хөгшин үлдсэн газараа байхгүй орс руу галах болсон байла. Харахуу тэр хаваар нь зөндөө хааж аваад иртэл нөгөө ухаж байсан нүхнээс түүний хөлн сухаж байгаа нь харагдаж шүү. Би ч бүр ухаан алтлаа айчлаа. Эмгэнд нь сандарч твцсний мэдгэдэггүй хичээсэн боловч хашир эмгэн мэдчихэд айлтгүй чи түүнийг барьж бай гэд цүнх саваа надад бариулчихв. Тэгээд залуу хүнээс юр доргүй сэмгэнэн гүйжчихэд хөгшнийхөө хөлнөөс суг татаад нөгөө нүхнээс нь гаргаад ирв. Тэр хөгшин нэлээ сууж байхад босч ирээд машин хааны нь одоо явцгаая хэрэг бүтлээ гэж хэлхийн. Маргааш нь би хідэн жуулчнаа аваад Улаанбаатар руу эртлээд буцаад гарлаа. Тэгээд хөгшин замын уртад хууч хөрөөд яг нарийн уучраа бидэрт ярьж өгсөн юм. Тэгэхэд өвгөн маань 1938 оны 100 тэнд амь сүйдсэн самурай сүнстэй ярилцаж хамаатныхаа хүүгийн сургийг гаргаад их баярлсан гэдэг баха. Би бүр яриад байгаа юмд нь итгэдэггүй. Юугүй 1938 он тэнд амь өргөцсөн самурай сүнстэй энгийн хүн ярилцаад тэгээ бүр хамаатныхаа сургийг гаргах нь тийм юм байх боломжгүй дээ гэж одоо бүр гайхаад байсан юм байна. Гэхдээ тэгээд итгэж ядсан ч гэсэн хоёр хөгшний сэтгэлийг бодоод тэгээд ямар сүрэг гарч байна та гэхэд Япон хөгшин амандаа юм шивнэн майн уншиж байгаа юм шиг хэсэг дугуйс болснаа. Монголын армийн 21-р морьт атраад бодогт манханд байрлаж шин цэргүүд байлдааны сургууль хийдэг байжээ. Нэг шөнө Япончууд хил зөрчиж бас хөөхөн байлдаанахгүй бус юмдаг уу та. Хөвсгөл аймгийн Аршаан сумаас татагдаж ирсэн шин цэргүүд харийн нутгийн самураануудыг хүүс тэмтэрч орхисон юм байна. Тэгээд тэд харин хүний нутагт довтсныхаа төлөөсөнд алтай амаараа хогорсон өөрсдийг нь буруутай гэж хэлсэн гин. Намайг самурай сүнстэй ярилцаж байхад гинэт хөлийн чандаас хөх галт галалзаад ойртон ойрцоор юугүй хилт аваад ороод ирсэн. Тэр бас самурай сүнснүүд байж. Тэд намайг байдагт манхны нойтын эсэнд чихэж хайчхаад шуугуултаад хилт аваад алах болсон гэж хүн итгэх аргагүй юм ярьсан та. Өдөө дээрээс нь минингийн талыг туулсан үгсэн амьтан мэддэхгүй байснаа гинэт моторын дуу пижигнэж юугүй миний хөвтөж байсан хүндий ойролцоо хүрээд ирсэн гин. Машины бүтгэн гэрэлд баахан бууд шийдэн болсон цэгэл саарл ховцтой цэргүүд бужигнаалтаад жагсаж давших маягтай болоод ирсэн юм баг. Би ч одоо ч өнгөрчөө гэж бодож байтал намайг ямар нэгэн их хүч суг татаж гаргаж хайсан нь манаа мөн хөгшин зогсож байх нь тэр гэж хитцээч ойлгохдохооргүй гачи юм ирсэн юм. Тэр инхүү яриад нутаг буцсан буцаадлаа хөгшин төгөөж манайхан тааж ганц ч үг дууралгүй байсаар байгаад л буцсан да. Хожим сонсвол нутагтаа очиод хагас жил бололгүй өөд болсон гэдэг мэдээ араас нь ирсэнтэй гинэ. Шинэ. Үгүй тэгээд холбогдтол байлгүй дээ. Мэдгүй холбогдоод тэгээ нөгөө төл нь яас хийсний ярьж өгөөд их л хууч хөөрч тэгсэн байна. За баярлаа. Жохоо юу үжирх явчих. Хайгаад идэм шүү дээ. За хараал дагуулсан тоо гинэ. Янз янзын мэдээллүүд интернетд байна. За тэгэл хамгийн орхоноос нөгөө 4 тонн дургу хятадуудаасаа эхлэе гэж бодлоо. Ер нь хятадуудын хувьд 4 тоо ч үхэл их суутахтай. Тэгээд дуудлага нь айгүй адилхан сонсогддог гинэ. Тэгээд ийм учраас хятад соёл бас дамгайсан Солонгос, Япон те ер нь төстэй соёлтой орнуудад бол 4 тонноос ер нь зайгаа барьдаг те. Одоо барилгын давхар чинь 1 2 3 5 6 7 гэдээ явж байгаа жишээ нь. За тэгээд бас хятадд ийм тоо байд юм байна. 10-ын тоо хүний өтгөн буюу баас гэсэн утгатай байд юм байна. Тэгэхээр дангаар нь аль болох хэрэглэхгүй аль болох юм олон тэмдэгтэй үгтэй холбож ашигладаг гэж шүү. Буруу ойлгуулахгүйгээд. За нэгийн тоог и эсвэл яо гэж үчтэй байна л да. За би буруу хэлж магадгүй шүү. За тэгээд яо гэдэг бичлэг нь болохоор
ghost буюу одоо сүнс, devil буюу одоо чөтгөр гэсэн тэ адилхан сонсогддог гэж байна. Тийм. Тэгээд ер нь улс орнууд бол ер нь нэг юм үхэл юм муу зүйлээс айлуулах хол байхыг хичээдэг шүү дээ. Тийм. Тоотой холбоотой хэлмээр. За тэгээ бас 7-гийн тоонд дургу гинэ. Тэгээ ягаад тэгэхээр 7 сард ер нь бол Хятад, Таиланд, Вьетнамд нөгөө нас орсон хүмүүстэй хүндэтгэл үзүүлдэг сар. Монголд ер нь тийм сар байдгүй те. Тийм ер нь өдөрч байдгүй бах те. Яг нь нас орсон хүмүүсийн газар мазрыг иргэдэггүйхээс яг ингээд одоо юу гэдгийг нас барсан хүмүүсээ дуршдаг тийм сармар гэж бол байхгүй шүү дээ. Тийм. Тэгсэн чинь ер нь хэрвээ яг энэ үедээ нас барагстай одоо хүндэтгэлээ зөв үзүүлэхгүй бол насан туршдаа яг амьд үлдэх стиг нөгөө чиний түрүүний хэлсэн шиг дагдаг гинэ. Одоо хамаатаас одоо ойр одоо өрөвхтэй дагаа яваад сүнс нэмэрлэх байна гэж үздэг. Тийм. Монголд нөгөө нэг би буруу сонсог бол талигаачийнхаа юун дээр 3 жилийн хугацаанд бити очорой гэсэн нэг тийм юм ламнар гэж бас буруу сонссон байж магадгүй. Яхаа эхийн газар хат байдаг 3 жилдээ бити очорой эхийн газрыг ойрхон эргэжээ гэдэг ч юм уу. Яг янз бүр л байдаг. Янз бүр бах тий. За тэгвэл дараагийнх нь Япон ер нь бол энэ дөрвтэй холбоотой түүхүүд айгүй хэд юм байлээ. Тэгээд манай Чанцагийн бэлдсэн түүхийг ярьж өгье. За энэ 42 гэдэг тоо байна Японоор. Энэ нь шини гэсэн гэж уншигддгийг. За энэ нь бол үхэл хэмээх үгтэй маш ойролцоо сонсогддог. За тэгээд Японд бол 42 дөрвийн тоог ер нь бол ашигладаг гинэ. За бас солонгосыг нөгөө нэг солонгост бас ашигладаг шүү дээ, саа гэд. За Японд ер нь бол ши гэж уншигддаг энэ дөрвийн тоон. За тэгээ эмнэлэгт бол дөрвөн давхар байхгүй. Ихэвчлэн мис заслын өрөө болон шинжилгээний өрөөг дөрвөн давхарт байлгадаг. Гэхдээ дөрвийн тоог тэр давхарт бичдэг юм байна. За бас нэг юм 42-той холбоотой баримт нь болохоор 63 оны 5 сарын 5-нд нэг машины уралдаан болсон юм байна л да. За тэгсэн чинь тухайн үедээ алдартай байсан Асано Масо гэдэг тамирч яг уралдааны талбайд 42 гэсэн дугаартай тоотой машинтай гарч ирсэн юм байна. За тэгээд 42 бол ер нь настай хүмүүсийн итгэдгээр бол димил тоо гэж хэлдэг байсан. Гэхдээ яг энэ 42 тоотойгоороо тоотой машинаараа нэгдүгээр байранд орох болно. Одоо би энэ табу буюу одоо энэ худалдаж сүсэг бишрлийг нь устгана л гэж өөрөө итгэлтэй гарч ирсэн юм байна. Харамсалтай нь 210 км явж байгаад эцсийн тойрогт очиход нь машин одоо зүг чигээ алдаад тэгээд баримжаагаа алдаад осолд орсон. Тэгээд тамирчин бол газар дээрээ амиа алдчихсан байт юм байна. Тэгэхээр нэг хэсэгтээ энэс хойш 42 тойд дугаартай тоо гарахгүй хэрэглэхгүй одоо нэлийн хил ам болсон юм байна л та. Тэгээд бүр яг энэ ослын дараа бүр ингээ автомашины уралдаануудад бүх тамирчид 42 гэсэн тоог ашиглахгүй гэсэн юм 20 хүртэл тавигдчихсэн юм тийм гэнти. За тэгтээ хэдэн жилийн дараа дахиад нэг тэмцээн болоход бол 42 тоо дугаартай машин 8 удаагийн тойрог хийхийг харсан. За тэгээд тамирчин бол байгаагүй. Нөгөө нэг яг үндэ нөгөө нэг шүүгээд үцхэд тэр машин тийм дугаартай машин бол байгаагүй. Тэгэхээр энэ 42 дугаартай нөгөө машины сүнс машин нь одоо явж байсан. Хүний сүнс нь тэр машинтайгаа сүнсийг ингээд тойрсон юм уу? Бас эвгүй юм те. Яг бүртгэл дээр нь бол байгаагүй гэж байна. За дараагийнх нь Японтой бас нэг холбоотой юм байна. 9-ийн тоо байна. Жохон цэрлдэг гинэ. Ягаад гэхээр энэ нөгөө нэг тамлан зовоох. За torture гэдэг те англиар. Энтэй төстэй сонсогддог гэж байна. За тэгээ бас агаарын компаниуд эмнэлэг те ер нь бол энэ 9-ийн тоог бас нэг ашигладаг гэж байна. За мөн Вьетнам, Японд одоо 3 хүн байхад 3 хүний зургийг авдаггүй гинэ. Ягаад тэгэхээр голыг нь хүчиж магадгүй байна. Тэгж тийм одоо ихтгэл байдаг гэж байна. Тэгэхээр одоо юу юм зураг авахлахаар бол гуруулаа зогсож болохгүй юм уу? Хоёулаа юм уу дөрвөлээ зогсох нь шүү дээ. Тэгш татаа зогсох юм шүү дээ. Яг сондгоо 5 мавтай болно л доо 3 бол болохгүй гэсэн байлээ. За энэтгэгчүүд 26 эсвэл 13-ын тооноос зайлсхийдэг гинэ. За энэ нь болохоор 26-гийн тоотой холбоотой маш олон таагүй зүйлс энэтхэгийн түүхтэй холбоотой юм байна. За яасан гэхээр 2008 оны 11 сарын 26-нд Мумбайд исламын террор халдлага болсон. Энэ халдлагаас гадна 2004 оны 12 сарын 26-нд энэ тгийн далайд цунами болсон. За 2001 оны 1 сарын 26-нд Гужаратад газар хөдлөлт болсон. За тэгээ 2007 оны 5 сарын 26-нд Ассам мужид нь яг нэг хөл хөдөлгөөн ихтэй байсан талбай дээр бөмбөг нууцсан байсан. Тэгээд нөгөөх нь яг эд ачааллын үеэр дэлбрээд тэгээ маш олон хүмүүс бэртэж гэмтсэн. За 7 хүн бол газар дээр амиа алдсан гэд ийм үйл явдал нь айгүй түүхэн айгүй байгаа. өдөр тавх цаа 26 сарууд нь өөрөж болно, онууд нь өөрөж болно. Тэгтэл 26 ингээ болоод байгаа байхгүй. За тэгвэл 13-ны яасан гэхээр 5 сарын 2008 оны 5 сарын 13-нд Жайпур хотод бөмбөг дэлбэрсэн 71 хүн амиа алдсан. 185 хүн тухайд бол шархаж байсан гэж мэдээлэл гарсан байсан. За 2003 оны 3 сарын 13-нд Мумбайн галт хэрэгт
тэрэг халдлагад өртсөн. За тэгээд мөн 2001 оны 12 сарын 13-нд парламентын халдлага өртөжсэн. Парламент нь халдлагад өртөжсэн. Ингээд ер нь хараад тахаар 26 13-ны өдрүүд бол ер нь түүхтэй нэг эвгүйгээр холбогддог гинэ. Тийм ээ тий. Тийм тэгээд одоо бүгдээрээ муухай байсан болов уу гэхээр гүн байна бас энэ тгийн алдартай сайн хүмүүс бас 26 төрсөн мөрсөн гэдээ бас байна. За 13 дээр нэмээд ярихад энэ би сая харж үзсэн нэг Их Британийн усан цэргийн хүч нэг удаа 13-ны Баасан гараг гэдэг нэртэй юм хүлэг бүтээжсэн. За тэгээд энэ усан онгоцыг үйлдвэрлээд яг энэ хүлэг онгоцоо 13-ны Баасан гарагт аялалд гаргасан. За энэ онгоцыг дахиж хэн чараагүй тэр аялалд гарснаас нь хойш сураг ажиг тасарсан. Ерөнхийдөө сүцэл гэсэн үг шүү дээ. Гэдэг юм бас супер одоо табу ер нь бол сүсэг бишрэл байна. За тэгээ би энэ HMS Friday гэдэг онгоцыг нь харлаа. За тэгсэн чи зарим нь байна, зарим нь байхгүй. Наа чи үнэн зарим нь худлаа гэд. Янз зээлийн бичигдсэн байна. За тэгсэн чи Америктэй холбоотой мэдээлэл байна. Apollo 13 гэж яддаг тийм үү? Тийм. 70 оны 4 сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 13 цаг 13 минутанд хөөрсөн гинэ. За тэгээ пуужин хөөрсөн өдрийн цифруудыг нэмж үзэхээр 411 7 гэдэг нь 13 болчиход байгаа маань. За тэгээд Apollo 13 хүлэг 4 сарын 13-ны өдөр дэлбэрсэн. Ийш. За тэгээд тэр өдөр нь аз олж одоо Баасан гараг байгаагүй. Тийм болохоор нөгөө хүлгийн багийнхан бол амьд гарсан. Гэхдээ энэ 13 гэдэг тоо бол ер нь таагүй тоо шүү гэж хэлсэн байна. Энэ 666 гэд комент бичсэн байна. Энэ 666 дээр бүр зөндөө юм байлээ. Маш их юм байдаг. Маш их юм байдаг. Чөтгөрийн тооч гэж нэрлэгддэг тийм ээ. За 13-ны Баасан гарагийн айдастай хүмүүс байгаа штэ. Маш урт нэртэй юм фобia байд юм байна л да. Paraescavede-catriaphobia. За би нэг таслаад хэлж байгаа шүү. Нэг үг шүү. Paraescavede-catriaphobia гэсэн ийм айдас байд юм байна. За ер нь бол ийм хүмүүсийг 13-ийн тооноос одоо зүн бэлэгтэй те сэрэмжилдэг өөрийгөө хамгаалж чаддаг хүмүүс ч гэж бас зарим талаараа тайлбарладаг гэж байна. За ер нь ингээд хараад хахад ихэнх эмнэлгүүдэд 13% тоотой өөрөө байдаггүй гинэ. Одоо Монгол энтерт бол байдаг л та би харсан. Тийм ихэнхт нь ер нь бол гэхдээ байдаггүй гэж байна. За бас ихэнх барилгуудад 13 бас байдаггүй гин. Гэхдээ одоо бол өндөр skydive руу зөндөө гарсан маа тий. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Франклин Рузвельт бас энэ тооноос айдтай байсан гинэ. Саяны нэг фобиатай байсан. За тэгээ ер нь бол хизээч 13-ны өдөр айлчлал хийдэггүй байсан. 13 хүнтэй уулзалтаас айлуулах зайлс хийдэг байсан. За тэгээ бас Наполеон, Герберт Губер гэх мэт суутнууд бас л энэ 13 гэдэг тооноос зайлс хийж цугтаадаг байсан гэж байна. Зүрхэн нь орч тий. Орсон байна. Би 13-ных байдаг. Би бол турштай 13-т. Тэг шүү дээ. Яг гоо энэ нөгөө улс орнуудын л юу ярьж байгаа болохос бидэнд бол нэг 13 яг соёлог Америк кинонууд дээрээс л орж ирж байгаа болохоос бас тий. За хамтралчаа танилцуулаад үргэлжлүүлье. Хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay-on-оос Pay-on цахим зээлийн аппликейшнийг танилцуулъя. Тэгэхээр та Pay-on аппликейшнаа гар утсандаа суулгаад хизээж хаанаас хүссэн газраас онлайнаар гэрээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлийг хэлбэрээр авах боломжтой болчихжээ. За хамгийн гол та зээл төлөх өдрөө өөрөө сонгоно. Тэг тэр өдрөөс танд тулгаж ингэж өгөхгүй. Тэг 30 сар хүртэлх хугацаад гараа авч болох юм билээ. Сарын утас боломж юм байна тий. За Pay-on аппликейшн цахим зээлээс гадна 6 хүртэл хувааж төлөх боломжтой. Одоо аваад хуваагаа төлөөдөж болохоор ийм зээлийг бас олгож байгаа. Дээрээс нь лизингийн зээл байгаа, автомашины зээл байгаа, барьцаатай зээл гэсэн. Ер нь бол яг танд ямар нөхцөлийн таатай байна. Тэр болгон танд одоо болгоноор олох боломжтой шүү. Цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар бас орлогоо нотлоод зээл авах боломжтой юм шүү давуу талуудтай. За дээрээс нь харилцагч нартай зориулсан Pin-on хэмээх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байгаа. Pay-on аппликейшнаараа 75 сая төгрөг хүртэлх тэмээ төгрөг орон сууцны барьцаасан зээлээ чухлуудыг 5 минутанд шийдвүлээд авах боломжтой. За хамгийн гол нь хідэн чудаа хувааж авч болох юм блэ. 75 сая төгрөг гэхээр чинь тэнийг хідэн чудаа 10 удаач бараг хуваагаад авах боломжтой л гэсэн үг. Тийм боломжоор авах нь шүү дээ. Тэгэхээр та гар утасныхаа Google Play Store болон App Store-оос Pay-on гэд татаад хайгаад авахд болно. Холбогдохын дугаар нь 7533 11 11 7533 11 11 гэсэн дугаар байна. За, сошиал хаяг нь сошиал Facebook хаяг нь болохоор Pay-on цэг TBF гэж хайх юм бол гарч ирнэ. За, Instagram нь болохоор Pay-on цэг official гэвэл гарч ирнэ. За, мөн 5 богд finance.com гэж орвол одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах нь шүү. Баярлалаа хамтраж ажилласан хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay-on-оос Pay-on цахим зээлийн аппликейшн хамтран ажиллалаа. За 19 гэж хаана ихтэй байсан баг шүү. За 19-с гадна 17 гинэ. За Италичууд энэ 17-гийн тоонд айгуу дургуг гин.
17 давхар гэж байхгүй гэж байна. Онгоцонд нь хүртэл 17-гийн суудал гэж байхгүй гэж байна. Ягаад тэгэхээр ром тоо 17-оор нөгөө нэг би амьд байна гэдэг үг болт юм байна л да. Ромоор ингээд нөгөө ром тоо байгаа штэ. X V одоо 2 үсгээр ингэж амьд үсгээр хэлэх юм бол за энэ нь бол латинаар унших юм бол би амьд байна гэсэн үг буюу одоо яг ингээд өвхөл амьд байна гэж хэлж байгаа юм шиг байна. Ер нь бол тийм байдаг гинэ. За тэгээд 90 онд Италид болсон World Cup гэдэг нэг хөл бөмбөгийн тэмцээн болж байгаа шүү дээ. Энэ үйл явдлыг одоо үйл явдал нь энэ дээр бас үйл явдлын 17 гэсэн тог улам дэврэгсэн. Яагаад гэхээр тухайн үед яг гол оруулж чадаагүй тамирчны дугаар нь 17 байсан. За тэгээд хожигдсон минут нь 17 дахь минут байсан гэж яриа гарсан юм байна. Тэгээд ер нь италичууд 17-гийн тоонд дургуй. Ер нь нэг л дургу тоос болон орон болгон холбол бодол бодчихл юм тий. Харин тийм. Тэгсэн чинь Афганистанд 39-ийн тоонд дургу гэж байна. За. Кабул гэдэг хотод нь яг хүн амны хэрэг гарсан юм л да, нийслэл шүү дээ тий. За энэ тухайн гэмт хэрэгтний сууж явж байсан машин 39 байсан гинэ. За тэгээ энэ явдлаас хойш гэмт хэрэгтний сууж явсан машины тоон 39 байсан. За тэгээ энээс хойш гэмт хэрэгтний 39 тоогоор орлуулж дуудуулсан шалтгаан байдаг. Яагаад гэхээр 39 тоо гэж ярих юм бол энэ тооноос хүмүүс зайлсхийдэг. Тийм учраас гэмт хэрэгтний 39 гэж дууддаг байсан гинэ. Тийм үү. Тэгээд яг тийм тэгдэг. За тэгээ ер нь машины дугаар авахдаа цагдаа бүр хахуул өгчээж 3-9 гэсэн тооноос айлуулах зайлсхийдэг байна шүү дээ. Одоо бид нар нөгөө нэг 94-19 ч юм уу 94-39 ч юм уу нэг тийм тоотой дугаартай машин байлаа гэхэд 39-оос нь айлуулах зайлсхийдэг гэж байна. За Афганистанд 39 настайдаа бол настай хүн байх юм бол өөрийнхөө насыг 39 гэж хэлдэг үг гэнэ. Яг энэ 40 гэх юм уу 38 гэх юм уу. Одоо тэгэл цэрлдэг тоо гэх юм уу эсвэл одоо хийнасаа нэмэх юм уу? Би Афганистанд яг хийнас гэж байдаг эсхийг мэдэхгүй байна л та тэгтэй. Тэгээ 39 дээр л хийнас яригддаг гэж болох юм тий. За магадгүй тийм. Тэр чинь одоо бас учиртай штэ. Одоо солонгосчуудын хувьд чинь тэгвэл нөгөө нэг нас гэдэг ч юм уу тий. Бид нэгтэй хийнасны одоо солонгосын хийнас чинь заримдаа бараг 2 юм шиг болоод идэг штэ. Манайх ч тэр чинь болохоор төрөнгүүтээ нэг настай гэж явждаг. Хивлээд байсныхаа шууд бүрдсэн нэг нас гэж явдаг. Бид нар чинь болохоор нэмж ингэж бодогддог. Бид нар чинь болохоор төрөө шүү нэг нас. Манайх бол он гараал шууд бодчихдаг тий. Тийм бас учиртай л. Тийм л байна. За хэрвээ ер нь бол 39 дугаартай машин одоо ингээл хин нэгэн чамайг ирж авч маавна гэх юм бол зайлсхийдэг. Такси мөсөөл дараа гэх нэг хэлэх юм шүү дээ. За тэгээд энэ тоог нь эсэргүүцээд улсын их хурлын гишүүний сонгуульд 39 дугаараар оролцсон Мулла Таракил гэдэг хүн байсан юм л да, нэр дэвшигч. За сонгуульд ялж чадсан. Яагаад тэгэхээр хүмүүс яг энэ хараалтай тоог арай өөрөөр хүлээж авч эхэлж байгаа үед нь яг энэ сонгуул нь болцсон юм байна л да. Тэгсэн чинь гай газарт ороос гэдэг шиг би хамгаалагч нь осол гаргаад энэ ослын улмаас жирийн хоёр амиа алдсан. За тэгэл бас л нөгөө энэ 39 гэдэг тооноос боллоо гэд чашаа улам дэвэрсэн бахнэ. За бүр ингээд Афганистаны телевизийн хилцүүлэг нээжсэн. Энэ 39-ийн тоо гэдэг чинь ямар ч те муу нөлөөгүй штэ одоо ард түмнийхээ тархийг одоо арай өөр чиглэл рүү хандуулах гэдэг штэ. Тэгээд ихчээсэн боловч эсэргээрээ хүмүүс бүр улам ихээр энэ 39 бол муу тоо, хараалтай тоо, онцгой тоо гэж хэлдэг байсан, үздэг болсон гэж байна. Бүр итгэж эхлэв ш тий. Тэгээ бүр сүүлдээ ерөнхийлөгч нь машиныхаа дугаарыг 39 ер нь сүүлдээ ерөнхийлөгч нь машины дугаараас те машины тоодуудаас 39 гэдэг тоог бүр ингээд ор мөргөө алга болгоё. 39 гэсэн дугаартай дугаар дээр одоо машины номер дээр хийхгүй гэсэн шийдвэрийг гаргаж исэн гэж ярьд юм байна. Сонирхолтой юм. Тийм. За нэг 420 гэсэн тоотой холбоотой юм байна. 1960 оны дунд үеэс тухайн үеийн нийгмийн үзэл бодлыг эсэргүүцэж хайр, итгэл, инрэл байдлыг одоо энэрэнгүй байдлыг чухалчилдаг байсан дайжим бус одоо яг амар тайвныг хүсдэг Америк нэгдсэн улсын залуусын нэгдсэн хиппи залуус гэж байгаа штэ. Хиппичүүд яг дэлхийд дахнаа ингээд нэрд гарч ирсэн. За тэгсэн чинь нэг зочид буудалд 420 гэдэг дугаартай өөрөө байдгүй. Яагаад вэ гэхээр тэдний хилээд байгаа яг энэ эрхчлөөнд мансууруулах зүйлс маш их байсан. За тэгээд энэ хиппи залуучууд яг 16 цаг 20 минутанд хичээлээ тараад цуглараад тэгээд элдв юмаа хэрэгэлчээд тэгээд дараа нь 420 гэдэг тоотой одоо зүйлийг хэрэгэлдэг болсон юм байна л та. Тэгэнгүүтээ сүулдэ энийг ингээд ашиглахын тулд чочид буудал 420 гэдэг өрөөг авдаг болсон юм хиппичүүд. Тэгэнгүүт энэ бол ер нь муу өрөө нөгөө нэг муухай юм нэг уурхай гэдэг үүдлээс цочид буудлууд ер нь ихтэй 420 гэсэн өрөөг ашиглахаа болсон гинэ. Тэгэхээр 420 гэсэн тоотой өрөө байвал хойдолд нь нэмэх 1 гэсэн одоо тоотой байх жишээ нэ.
421. Зөөлөлж байгаа юм. Тийм 421 биш. Гэтэ 420 бас биш байгаа даа. Хоёроо орлогч юм тийм. Ингэж тоолдог болсон гэж байна. За гэхдээ энэ бол ер нь бол 60-аад оны дунд үеэс юм болсон. Одоо бол 420 тоотой өрөөнүүд Америк нэгдсэн улсад байдаг болсон гэсэн байна. Одоо тийм л юм да. Тэгээ одоо ингээд бодохоор Азийн орн талаас тоон дээр гэдэг тэгэхээр Япончууд л аяг юм байна. Ханзаар бичигдгээр өөрөөр уншигддаг. Цагаан нэг гимт хэргийн талаар яаж яхад хайж байгаа гэсэн байсан. Нэг бүсгүүн гимт хэрэг гарсан амнаас нь хөнөөсөн л тоо. Тэгээ хөнөөхтөө 3 одоо нөхөрл тэр бүсгүй улгаалаад тэгээд тамлж байгаад одоо ингээд амнаас нь хөнөөж байгаа. Тэгээд хамгийн гол нь ягаад тамлаад байгаа гэх нэг картных нь пин кодыг хэлгээд бүсгүйг өвдлөхөөрөө бүр насаараа цуглуулж байгаад ингээд олж авсан мөнгө нь болохоор зүгээр өгмөөгүй байдаг. Тэнгүүт нь пин код гэдэг нэг тэр яг хэд гэсэн тоог гэсэн мартчих. Ингээд нэг 4 ор хэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр 4 орыг ингээд хэлээд тэнгүүт нь нөгөө пин кодоо хэлэнгүүт нь бүсгүйг одоо толгоор нь уут угалж байгаа талхаар нүцээрээд хөнөөж байгаа байхгүй. Тэгээд хөнөөсний дараа пин кодын зөв бурууг нь шалгаагүй гэсэн үг лээд нь. Тэгээд ингээд ATM дээр очиод карт нээсэн чинь карт нь буруу исэн, код нь буруу исэн. Тэгсэн чинь тэр 4 оронтой тоо нь ямар утга илэрхийлсэн гэсэн чинь хөөхтлээ чамаг үзий ядчихна гэсэн утгыг илэрхийлжсэн. Хаяа. Тийм. Тэгэхээр тэр тоо гэдэг үр амар. Тоо харин тооны утга ер нь их байна. Одоо хятад одоо энэ ханснаас болоод байгаа штэ саа гэдэг чинь тэр одоо хятадаар сийчлөө. Би буруу хэлж магадгүй. Энэ нэг үхэлдээ адилхан сонсогдоод ингээд байгаа штэ. Тэгээд хятадууд өөрсдөө дөрвийн тооноос зайлсхийгээд байгаа мөртлөө хятадын төвхөнд дөрвтэй холбоотой маш одоо гой том үйл явдлууд болж байсан шүү дээ. Одоо дөрвөн нээлт байгаа. Нөгөө цаас юу гэдэг шүү дээ. Тийм. За тэгээд дөрвөн агуу сонгодог зохиолууд нь байгаа. Дөрвөн их гоо үзэсгэлэн гэж бас алдартай дөрвөн эмэгтэй байгаа. За тэгээд дөрвөн их нийслэл гэдэг хятад уг нь дөрвийн тоотой холбоотой их сайхан төв зөнд байгаа. ATM дээр нэр ийм юм байсан шүү дээ. Карта хулгайд алдчихулж үлээ яг ийм саяны шиг нөхцөл байдалд орох юм бол пин кодоо ургуулад хэлдэг. Одоо тийм 1 2 3 4 гэснийг 4 3 2 1 гэд орчгоор аврал ирдэг гэлөө шууд залгичдаг гэлөө. Харин тийм яригдаад ашиглаж үзээгүй юм байна. Цаазаа сонирхолтой. Тэгээд тоо дуусахгүй л дээ. Тэгээд надад нэг тоо таалагдгүй, нэг хүнийг тоолоод таалагддаг ч юм уу. Тэг гэх мэтчлээ авлаа. Тэгээд тоотой холбоотой сонирхолтой түүхүүдийг ер нь та бүхэн цаашдаа сонсох бах уу? Одоо 666 болтой. Ёстой дуусахгүй юм бэл. Тийм маш их түүхтэй. За баярлалаа хамт байсан сонсогчдаа энэ түргийн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Ундрах олон амийн хариулагчаар Төвшин Баярнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хэрлээ бүр тохирсон зээлийг Pay On-оос Pay On захин зээлийн аппликейшн мөн балга бүрээс ирч үуч. Мая брендийн электролыг тусгайлаа. Өргөжлөлн томчуудын шууд нэвтрүүлгийг явуулаа. Сонсороо түр баяртай. Баярлалаа.